Хэрхэн болно маань автоморил намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилтан өнөөдөр та бүхэндээ хэрхэн mail merge хийх талаар дэмэг хүрэхэд бэлэн болсон байна. Энэ зүйл маань албан газар болон баяр ёслол болоход хүмүүс бэлэг тараах, аль эсвэл хүмүүс рүү шуудан явуулахад энэ зүйл маш хэрэгцээтэй байдаг. Та бүхэн Excel дараагаа хүмүүсийн нэр хаягийг хэрхэн яаж Word руу шилжүүлээд тэрийг принтлж гаргаж авдаг талаар та бүхэндээ өнөөдөр хүрэхэд бэлэн болсон байна. Үүнтэй холбоотой асуулт авах юм бол та бүхэн чөлөөтэй Заяа найдвар текстийн ямар сошиал платформ дээр та бүхэн холбогдох боломжтой байгаа. Мөн та бүхэн манай YouTube сувгийг subscribe хийж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Ингээд хэдүүлээ хамтдаа дэмэрэг орцгоё. Албан газрууд болон хувь хүмүүс их хэмжээний хаягчлалыг принтлж гаргаж олдог талаар та бүхэндээ өнөөдөр хүргэх гэж байна. Хамгийн түрүүнд Word руугаа эхлээд орох байгаа. Та бүхэн хайлтын систем дээрээ Word руугаа орж олно. Аль эсвэл хайлтын систем руугаа дарангууд хамгийн сүүлд орсон таны аппликейшнуд бол гарч ирэх байгаа. Зөвлөн хамтаа Word руугаа оръё. Шинэ хуудсыг нээсний дараа дээдлийн home дээр mailings гэдэг хэсэг байгаа. Энэ дээр та бүхэн дарангууд зүүн гар талаасаа 3 дахь start mail merge гэдэг хэсэг байгаа. Эний доошоо харсан гурвалжин дээр та бүхэн дарангууд энэхүү сонголтууд та бүхэнд гарч ирнэ. Хамгийн доотлын step by step mail merge wizard гэдэг хэсэгтэр хэдүүлээ өнөөдөр даран customize буюу өөрсдийнхөө хүснээрээ хаягчлалаа сонгох боломжтой байгаа. Дараах бидний хийх хэсэг гэх юм бол баруун гар талд нөхөө сонголтууд дундаас сонгоно. Нэг хэсэг маань хэмээл захиа, хоёр дахь нь email, гурав дахь нь envelope буюу захианы тогтоон дээр гаргах. Өнөөдрийн үед бид нар болохоор labels буюу хүмүүсийн нэртэй хаягтай хэсгийг оруулах гэж байгаа болохоор labels-ийг сонгох байгаа. Хөө сонголтыг хийсний дараад нь хэдүүлээ next starting documents гэдэг хэсгээр дарах байгаа. Эний дараа сонголтууд маань дээр юу байх вэ гэхээр өөрийнхөө хүснээрээ болохоор layout буюу хэрхэн яаж харагдах байдлыг нь бол өөрчилж болно. Тэгээ layout-ыг хийгээд label options гэдэг дээр хэдүүлээ оръё. Label option руу орох шалтгаан нь юу вэ гэхээр та бүхэн өөрсдийн худалдан авсан хаягчлалын стикер наалдаг зүйлээ хэрхэн яаж сонгох вэ гэхээр энэ худалдаж авсан бүтээгдэхүүнүүд хаа брэндээс шалтгаалаад энэхүү зүйлүүдээс хэдүүлээ хамтдаа сонгож олно. Өнөөдрийн хувьд миний худалдаж авсан брэнд маань Every US Letter гэдэг хэсгийг ашиглаж байгаа. Тэгээд энэ дундаасаа болохоор баруун гар доод талтан дандаа ямар кодтой вэ гэдгийг бол харуулна. 8160 гэдэг код олонгод энэ маань address labels гэд гараад ирнэ. Хөө зүйлээ тохируулсныхаа дараад нь та бүхэн окей гэдэг дарах байгаа. Энэ бүгдийг та бүхэн тааруулсны дараа баруун гар талын Next select recipients гэдэг хэсгийг хэдүүлээ хамтдаа сонгоно. Энэ хэсгээр та бүхэн хүмүүсийн нэр болон хаягчлалыг сонгох хэсэг байгаа гэж хэлмээр байна. Өөрт аль хэзээ байгаа листнээсээ та бүхэн гаргаж авах. Ерөнхийдөө бол энэ маань Excel дээр байж байгаа. Хоёр дахь нь болохоор Outlook буюу та бүхний email-ээр байгаа контактыг хүмүүсийн мэдээллүүдийг та бүхэн аваад хийж болно. Шинийг үүсгээд шивээд гаргаад ирэх боломжтой. Аль хэзээний Excel-ийг та бүхэнд би бэлтцсэн байгаа болохоор энэ дээрээ browse гэдгийг дарна. Excel-ээсээ та бүхэн магадгүй хаягчлал маань гүйцэд ороогүй эсвэл яг одоо энэ дэлгэцэн дээр харагдж байгаа шиг нэр нь хаяг нь нийлцсэн энийг та нэг нэгээр нь салгаж байгаа бол танд маш сонирхолтой tips and trick-уудыг та бүхэнд Excel дээр харуулъя. Хамгийн ихэнд болохоор нэрийг хэрхэн салгах вэ? Эхний хүснэгт дээр тухайн хүнийхээ нэрийг бол оруулах байгаа. За энэ хэсгээр Заяа гэдгийг оруулаад tab дараад нөгөөнийхөө овог болох энэ дээр bold гэдэг нэрийг хэдүүлээ оруулна. Address гэдэг дээр тэр чихний шивж оруулмарг байгаа л та бүхэн хаягаа итгэжүүлээд control C дараад нөгөө хаян дээрээ Ctrl V гэдээ оруулах байгаа. За яг энэ доотх энэ B 3 дахь хүснэгтэй те хүснэгтээрээ та бүхэн Ctrl E гэдгийг дарангууд өмнөх 50 гаруй хүмүүсийн нэр байгаа. Шууд эндээс нь таниад эхний хэсгийг бол оруулчихна. Амуу энтэй адилхан дараагийн хэсгээр овгийн ахаад мөн сонгохдоо Ctrl E гэдээ дарангууд хэдхэн секундын дотор сонгохдоо та бүхэн заавал шивж нэг нэгээр нь оруулах шаардлага байхгүй байгаа. Мөн та бүхэн анзаарч авах юм бол хаяг маань бүгдээрээ яг нэг ижил хүснэгтэд ороог байгаа. Энэ бүгдийг та бүхэн хэдхэн секундын дотор хэрхэн засч болдог вэ гэхлээр хамгийн түрүүнд бүгдээрээ нэг Ctrl O буюу итгэжүүлэх хэрэгтэй байгаа. Итгэжүүлсний дараа Alt H O I гэдэг хэсгийг хамттан дарснараа та бүхэн харах юм бол энэ маань яг хэрэгцээтэй хүснэгтээр орчиж байгаа. Баруун гар тийш нь гэсэн үг шүү дээ. Хэрвээ та бүхэн доош нь энэ бүгдийг яг нэг хэмжээнд оруулмаар байгаа л мөн адилхан Alt H O A гэдэг хэсгийг дарангууд доотлогтойгоо ээжил хажуу талтайгаа ээжлэхэн хүснэгтүүдэд орж ийхүү та бүхэн цагаа хэмнэх боломжтой. Нэг нь бид нар Excel-ийн аль хэзээний засаад бэлэн болгоцсон болохоор merge label гэдэг энэхүү Excel-ийг хэдүүл хамтдаа сонгоод open гэж дарах байгаа. Эхний хэсэг гарч ирнэ. Доод хатлынх нь болохоор first row of data contains columns and headers буюу Excel руу хэдүүлээ оронгууд эхний хэсэгтэр нэршил өгсөн байгаа. Нэр, овог
болон хаяг гэх мэтлээ. Энэ зүйлээга итгэжүүлснээрээ компьютер маань нэг хэсгийг бид нар ерөөс авахгүй юм байна гэдгийг ойлгоход та бүхэн заашгүй энийг итгэжүүлээрэй гэж хэлмээр байна. За энэ бүгдийг сонгосноох дараад нь окей гэж хэдүүлээд дарна. Дарсны дараа та бүхэнд mail merge recipients руу та бүхэн орсны дараа ямар сонголтууд гарч ирэх вэ? Магадгүй энэ 50 100 гаруй хүмүүс дундаас энэ зүйлийг шуудан гаргуулах шаардлагагүй байгаа бол та бүхэн энэ дээрээ за энэ хүн хэрэггүй гэж хасах боломжийг та бүхэнд олгодог. Мөн энэ дээрээ нэрийг солих, эсвэл хаягаа өөрчлөх, хүмүүсийнхаа нэр болон хаягаа сонгосныхаа дараад нь next arrange your labels гэдэг хэсгээр хэдүүлээ сонгоно. Баруун гар талд болохоор та бүхэнд 4 сонголт байгаа бөгөөд эхнийх нь address block гэдгээр хэдүүлээ дарах юм бол хүмүүсийн нэр хэрхэн яаж харагдах уу? Хэрвээ та хаягийг оруулмаар байхгүй байгааг энэхүү хэсгээр та бүхэн итгэжүүлснээрээ хаяг гарч ирнэ. Хамгийн доотлын хэсэг болохоор тухайн улсын стандарт нь шалтгаалаад хэрхэн яаж хаягчлалыг оруулах гэдэг сонголтууд та бүхэн байгаа бөгөөд мөн хүсэх юм бол эдгээр байгаа бүх хүмүүсийн нэрийг та бүхэн бас давхар шалгах боломжтой. Хоёр дахь та бүхэн хийж болох зүйл юм л greeting line буюу сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэж гэдэг юм уу те эсвэл эрхэм хүндэд тэрэнд гэдэг юм. Энэхүү хэсгээр та бүхэн оруулаад окей гэж дарснараа энэ зүйл маань нэмэгдэн орох байгаа. Доотлын replicate labels гэдэг дээр update labels гэсээр энэ дээр байгаа бүх хүмүүсийн маань хаяг төвчээд хоорондоо зайтай нэр нь хаягтайгаа гарч ирэх байгаа. Энэ бүгдийг хийсний дараад нь хэдүүлээ 5 дахь алхамгаа оръё. 5 дахь алхам та бүхнийг printled гарангууд хэрхэн нэр болон хаягуд гарах гэдгийг та бүхэн харж байгаа. За хэрэг хүсэх юм бол бүгдээрийг нь Ctrl O гэж өөрчлөөд Home tab руугаа ороод нэг бүгдээрийг нь center буюу голд оруулах боломжтой. Мөн та бүхэн анзаарах юм бол энэ дээр зөвхөн эхний нэрүүд бол орж ирсэн байгаа. Хэрвээ таних бас яг иймэрхүү зүйл гарч байгаа бол recipient list гэдэг дээр та бүхэн дараад энэхүү хэсэг дээр өөрчилж болно. Энэ дээр би өөрчлөхөд үтсэн боловч боломжгүй байсан болохоор энийг зүгээр окей гэж дарж орхиод эхний нэр дээрээ хэдүүлээ очоод mailings гэдэг дээр ороод insert merge field гэдэг дээр эхний нэрийг хэдүүлээ оруулах байгаа. Тэгэхээр first name гэдгийг хэдүүлээ оруулна. Буцаад хэдүүлээ previous arrange your labels гэдэг хэсэг рүү орох байгаа. Энэ дээр маань харах юм бол нэрс нь биш яг нөгөө кодлогдоо та бүхэнд харагдана. Тэнгүүд first name address block гэдэг хэсэг гарч ирнэ. Тэнгүүд энийг бүгднийг нь апдейт хийхин тулд update all labels гингүүд энэ маань яг гараад ирэх байгаа. Эхний нэр овогтойгоо хаягтайгаа за дараагийнх нь гэх мэтчлэн энэ хүзүүлийг та бүхэн харж олно. Тэгээд дараа next гэдэг дараагийн шат руугаа оронгууд хүмүүсийн маань эхний нэр болон овогтойгоо та бүхэн шууд харж байна. Энэ бүх зүйлийг засныхаа дараад нь хэдүүлээ printlж гаргах хэрэгцээтэй байгаа. Хамгийн сүүлийн алхам энэ дээр та бүхэнд эхний сонголт буюу printlэх хэсэг гарч ирнэ. Аль эсвэл та бүхэн Ctrl P гэж дараад шууд printlэх боломжтой. Printer гэдэг дээр хэдүүлээ дараа. Энэ дээр 3 сонголтыг үргэлж өгдөг. Энэ маань эхний хэсэг буюу бүх хуудсыг принтлж гаргаж ирэх, аль эсвэл current буюу яг одоо харагдаж байгаа энэ хэсгийг принтлж гаргаж ирэх, эсвэл from буюу 7-8 хуудас байх магадaltaй. Тэгэхээр энэ дундаа хэдүүлээ 2 дугаар хуудасаас 3 дугаар хуудас гэх мэтчлэн сонголтыг бол хийх боломжтой. За өнөөдрийн хувьд гэх юм бол O гэдгийг хэдүүлээ сонгоод OK гэдээ дараад хаанаас ямар принтер өгөх үү гэдгийг эхний хэсгээр хэдүүлээ даана. Мөн хідэн хуудас принтлүүлэх үү гэдгээ та бүхэн энэ дээр сонголтуудаа хийж болно. Ингээд OK гэж дарснараа бол энэхүү нэрсэн жигсаалт маань принтер руу шууд очих байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Word дээр mail merge label хийдэг талаар та бүхэндээ демо өргөлөө. Мөн энэ дээр давхар Excel дээр tips and trick та бүхэндээ хүргэсэндээ туйлын баяртай байна. Энэхүү мэдээллийг хэрэгцээтэй хүмүүст нь та бүхэн харангуй таараж мөн манай YouTube сувгийг subscribe хийхээ бүү мартаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Thank you.